Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Үү Зинлян. Хаврын шөнө. Дахиад хүнд харвал заавал дуугарна гэж бодсоор Чинзийн гудамжны бүүдгэр гэрлүүдийг ажин явлаа. Шөндөл болсон тул хаа сайгүй хачин сонин хар сүүдэр үзэгдэнэ. Энэ мо дугуй юу? Химэн арга баран үгэлж өнөөх дугуйгаа төрнө. Ард нь дугуйны хонх дуугарахад Чинзийн хүй гэсэн боловч дугуйтай залуу түүний дэрэгдүр гялсхийн өнгөрлөө. Байз дугуй унсан залуу наашаа эргэх чинь. Чинзийн дотроо сандарч ийм орой болсон хань энэ хүн чинь гэж бодож амжлаа. Та сая намайг дуудав уу? Гэд залуу дугуйнаасаа өсрөн бов. Үгүй. Нэг л тайван бусаагаад бие хамгаалах бодол түүнийг эзэмдээд уг хэлээ анхаарах сөхөөг болчихов. Дугуйч нэвдрээ юу гэсээр залуу онгор нүдэрээ инээмсэглэн харлаа. Чинзийн жаахан тайвширч гинжин хаалтныхаа дотор тэгэлж гисэн юм аа гэд сэтгэлийнх нь гүнд итгэл найдварын гэрэл гялс хийж толгоогоо өндийлгөв. Тэгвэл би тусалж чадахгүй нэ. Багажгүй болохоор гинжний хаалтыг яаж тайлах вэ дээ? Чинзиний дотор ахаад л харанхуйлав. Гэр чин холов? Манайх уу? Гэснээ тэрбээр яахаа мэдэхгүй дэмийл дугуйгаа төрөн хэд алхлаа. Ерөөсөө инgi энэ гудамжны зүүн талд нэг дугуй засварын газар бий. Өдийд хүнтэй байж магадгүй. Чи юу ч гэсэн очиод үз гэж хэлэнгээ залуу дугуйндаа мордон нэсэх мэт давхиж одлоо. Өөдгөө амтан. Чинзийн ойлох шахав. 11 цаг болцоход байхад ямар дугуй засварын газар хүнтэй байхавд худалч амтан. Өнөө шин чи хар дарж зүүдлэндээ химэн дотроо тэр залууг зүхэж явлаа. Итгээгүй хэрнээ Чинзийн гудамжны үзүрт хүрээд өөрийн ирэхгүй зүүн гар тийш харав. Явган хүний замын хажууд үнэхээр нэг жижигхэн байшингийн цонх гэрэлтэй байлаа. Чинзийн тайнгэлзэн зогсов. Байшингаас 20 орчим насны охин гарч ирээд Чинзийнд хандан "Эрхмээ, наашир" гэж хашгирлаа. Хөөх, үнэхээр дугуй засварын газар байх нь. Чинзийнд эргэн тойрон гэрэлтэх шиг болж сэтгэл гонсан айж имэж явсан нь тэр дороо мартагджээ. Тэр байшин годомж руу харсан агаад дотор өрөөнийх нь хаалттай байв. Гадна өрөөнд нь нэг ширээ, нэг ор, нэг дугуйнаас өөр юм алга. Нэгэн залуу ширээний хажууд явган суугаад ямар нэг юм ярьж хайхажээ. Ор, энд жаахан зай муутай гэд залуу гартаа халив барин босч ирэв. Чинзийн гайхаж орхижээ. Чи юу? Би байна гэж залуу инээснэ. Хүн байгаа гэж би хэлсэн байхаа. Таныг хуурах гэж үдэ гэд онгор нүдтэй залтайхан цавчлав. Ах маань бэрэгнийг шөнийн ээлжинд ажилд нь хүргэж өгөөд орж ирмэгцээ яаран сандран намайг дуудаж босоход чухал ажилтай гэд байсан нь гэж Чинзиний араас орж ирсэн охин буугаар шүрших мэт дурж өгнөлөв. Хуваарай бизнес эрхлэгчид байдг нь яамай да гэж Чинзийн бодоод өнөөх охин руу талархан инээмсэглэж "Та нарт төвөг удчихлаа" гэвэл "Зүгээр дээ. Ах маань таныг айгаад нааш ирэхгүй байх гэж бодоод намайг босгож таныг дуудуулсан юм. Таач зориг муутай хүн байна шүү. Би л айхгүй" гэхэд Чинзийн яах учраа олохоо болив. Мэддэгт мэрэгэн цоохор гэдэгдэ. Залуу дугуйг дорн засчихлаа. Хэдийг төлөхөв? Чинзийн энэ залууг өөрөөс нь ахиухан мөнгө аваасай гэж чин сэтгэлээсээ хүсчээ. "Үнүү?" гэд залуу гайхснаа төдөлгүй нэмсгэлж "5 юан өгчдөө" гэд нэл тос болсон том гараа Чинзиний өдөөс сунгав. 5 юана гэж Чинзийн цочсон боловч аргагүй нэрхэнд төрөвчээ гаргалаа. "Ахаа" гэж түргэн амтай охин уртаар дуудаад "Шүн орой болцоход байхад тоглоом шоглоом хийгээд л" гэд ахыхан тостой гарыг цогж болгов. Тэгээд Чинзийн рүү хандан "Игчээ, та битгий юм бодоорой. Ах маань угаасаа л ийм хүн. Хинтээ ч хамаагүй тоглоом хийж байдгийн. Манайх чинь дугуй засварын газар биш шүү дээ. Хаанаас хүнд тусуулчхад мөнгө авах вэ гэж санаа зовсон охин нүүр явлайлгав. За тоглохоо болий гэд залуу алгаа өрн инээхэд жигдхэн цагаан шүдэнд яралцж байлаа.
Зөөлөн салхи замын туршид Чензиний нүүр өсхийг элбэн гжигдэх нь тунчиг тааламжтай. Өнөө орой замын гэрлүүд урдынхаас илүү бүр нүд гялбам тод гэрэлтэж байх шиг санагдана. Архины огшиг сайхан үнэр сэнхийг шиг. Айда хөлчүүрм сайхан хаврын шөнөө гэж. Төгсөв. Орчуулсан бат очрын гэрэл дээрээд үе.